клубын гишүүдийнхаа 4 сарын 4-ний өдрийн мэндийг хүргэе. Биднээс хаалттай групп дээр Moonwell төслийн талаар мэдээлэл тавьсан байгаа. Товчхон одоо зураг маягаар тавьсан. Өнөөдөр арай дэлгэрэнгүй бичлэгээр ярилцъя гэсэн бодолтой. За энэ бол Moonwell гэдэг нь бол Moonbeam Moon River дээр суурилсан зээлийн нээлттэй DeFi протокол хийж байгаа. За та бүгд мэднэ энэ Kusama экосистем, Polkadot экосистемэн дээр Moon River, Moonbeam гэдэг энэ нэрүүдийг хаасан баг. За энэ Moonbeam бол Polkadot-ийн экосистем дээр Glimmer токен сүүл гаргасан. Эхлээд экосистем дээр Moon River төслийнхэн бол Mover токеныг гаргасан нэлээд амжилттай явж байгаа. За энэ хоёр бол нэг төслийн хоёр одоо салсан салбар төсөл гэсэн ойлголтоор харж болно. За энэ Apollo гэдэг энэ Moonwell дээр бол эхний public sale нь явагдаж байгаа. Биднээс энд оролцсон. Тэгээд ингээд 3 шаталтаар явагдаж байгаа. За энэ ямар хуу учиртай төсөл вэ гэхээр нэлийн гайгүй энэ криптотой холбоотой төслүүд бол ийшээ хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Зөвлөгөөд нь нэлээд сайн хүмүүс байгаа. За та бүгдийн дэлгэцсэн дээр харж байна. Tokensoft-ийн Masan Borda, Brandon Case гэдэг Mina протоколын хүн байна. Justin Lee, Coinbase Ventures-ийн хүн байж байгаа жишээтэй. За Tokensoft-ыг та бүгд мэдж байгаа. Tokensoft дээр биднээс бас энэ төслүүдэд оролцдог байгаа. Tokensoft-той холбоотой Dapper Labs-ийн хүн харагдаж байна. Alex Devine гэдэг хүн харагдаж байна. За бас Coinbase-ийн хүн харагдаж байна. За хөрөнгө оруулагч нар энэ төсөлдөр ямар хөрөнгө оруулагч нар байна гэхээр Hyperspa, Harrington Capital, за биднээс сайн мэддэг Coinbase Ventures гэж. За ингээд бусдуудын та бүгд бас та нарын мэддэг юм крипто төслүүд байгаа бах. За хамтран ажиллагчид нь Halborn Security, Immunify гэдэг энэ хамгаалалт аюулгүй байдалтай холбоотой төслүүд бас оролцож явж байна. За төслийг санаачлагч буюу зохиогчд нь болохоор энэ UK Young Blood гэдэг хүн байж байна. Coinbase-тэй одоо бас холбоотой өмнө ажиллаж байсан. За Tokensoft-тэй холбоотой Thesis Foundation-ийн Lucas гэж хүн байж байгаа жишээтэй Suzy гэдэг энэ Moon River Moonbeam-ийн одоо бараг код програмыг бичдэг бас энэ хүн харагч байна. Lunar Labs-тай холбоотой хүмүүс бол яг энэ дээр зохиож ажиллаж байгааг харагдаж байгаа. Ер нь бол энэ төсөл 2 сарын 24-нд нийтэд M-Farm гэдэг юм токен гаргасан байгаа. Гаргаад ингээд 230 сая долларыг бол босгож чадсан байдаг. Зарим газар бол 250 сая гэж байгаа. За яг энэ seed үед нь бол bootstrap буюу анхны хөрөнгө оруулагч нь бол 10 сая долларыг оруулсан байдаг. 10 сая долларыг оруулаад бараг 90 сая долларын үнцэнтэй капиталтай компанид хөрөнгө орууллаа гэсэн мэдээлэл тавигдсан байна. Янз бүрийн мэдээллийн сувгууд дээр. За ингээд задаргаа нь байж ямар компаниуд хэдийг оруулсан гэдгээс байж байгаа жишээтэй. За биднээс бол энэ дээр за 230 гэж ярьж байна. Энэ дээр бол тийм ээ. За бид энэ дээр бол одоо токеных нь хэмжээг задлж ярина. Тэгээд хизээ явагдах энэ талаар ярих гэсэн бодлоо. За энэ 10 саяыг оруулаад 90 сая үнцэнтэй компанид бидний сүрэн оруулсан гэдэг. Seed буюу үр хөрвлийн үед нь одоо Ventures Capital ч гэдэг нь эрсдэлтэй юм төслүүдэд хөрөнгө оруулдаг юм нөхдөд байдаг. Тэдгээрийн нэг чтэй хэсэг бүлэг хүмүүс нь энэ дээр харагдаж байгаа. За энэ Harrington Capital-тай холбоотой хүн бол энэ төслийг бол Katie Hans гэдэг хүн гаргасан ба. За энэ дээр бол tokenomics-ийн талаар ингээд бичсэн байгаа. За энийг биднээс бүгдээр задлж яриа. За энэ дээр оролцохын тулд мэдээж энэ public sale нь бид мэдэх хэрэгтэй. За энэ дээр ингээд дарчих хэрэгтэй. Тэгээд өөрөөхөө MetaMask-тай холбогдсон. За би энэ MetaMask-аа холбъё. За энэ дээр график гаргаж байгаа. За MetaMask-аа холбоно. За MetaMask-аа холбоод харагдтал энд бол бас хувь харагдчихлаа. Энэ хэдэн хувийнхаа өөрөөхөө хөрөнгийг зээлгүй бүгдийн зээлжуулна. Талын зээлжуулна, 75% зээлжуулна. Эндээс бас зээл авч болох нь байна. Иймэрхүү харагдаж байгаа зургал нь харагдаж байна. За ингээд цаашаа. За энэ дээр public sale нь бол 3 шатлалтай явагдана. 3 ангилалтай гэсэн. За би одоо энэ дээр өөрөөхөө төрөвчийг олох юм бол за энэ Tech Flight гэдэг мөн дээр
оролцсон хүмүүс бол энэгээр оролцсон. За бүр анх энэ мөн бие төслийг эхэлж яхад оролцсон ч юм уу, энэ блокоос өмнө энэ төсөлд хөрөнгө оруулсан ч юм уу, Twitter, Discord, Telegram эднүсээс нь харьцаж ирсэн хүмүүс бол одоо 3 сарын 30-наас 4 сарын 6-ны хооронд бол энийг оролцож авах боломжтой байх нь байна. Tech Flight буюу ингээд бас тэрэн дээр мэдээллийн дагуу дараад оролцсон хүмүүс бол 4 сарын 7-оос 4 сарын 8-нд оролцох боломжтой. За бусад хүмүүс бол энэ дээр 4 сарын 8-наас 4 сарын 9-нд оролцох боломжтой байх нь. За одоо бүгдээр би өөрийнхөө төрөв чиглэл дээр холбоод үзье. Би бол энэ эхэлж орсон төрүүлж аав гэдэг энэ зарчмаар 3 дахьт нь би оролцох боломжтой харагдажсэн. Tech Fly дээр бол би өмнөд оролцож чадаагүй. За ингээд 500-аас 2500 доллараар оролцох боломжтой байна. Энэ дээр бол би оролцох боломж харагдахгүй байгаа. Тэгэхээр доод нь 500, дээд нь 2500 доллараар би энэ public sale-д оролцох боломжтой байх нь. За ерөнхий 3 англи бол өмнө нь бол ижилхэн байгаа. 26 цент байна. Ингээд төгжээ нь бол арай өөр байсан. Төгжээнүүд нь эхний хөрөнгө оруулагч нар, дараагийн хөрөнгө оруулагч нар гэднээс бол арай өөр байгаа. Нийт 5 тэрбум токентой. За энэ 13 сая долларыг одоо босгох гэж байгаа 13 сая долларыг 500 сая whale токеноор босгох нь 5 тэрбумны токентой 0.02 центээр биднээс зарах нь. За одоогоор бол сая хэд хоногийн өмнө баг 0.2 цент 26 центтэй байсан боловч өнөөдөр 0.44-тэй болсон байна. За хамгийн гол нь энэ задаргааг нь харах хэрэгтэй. Хизээ хичнээн токеноор авсан байна гэдэг. За энэ дээдлийн 31% бол энэ bootstrap буюу бүр анхдагч хөрөнгө оруулагч нарт 8% буюу 400 сая өгсөн байна. Private sale дээр нь 11.4% буюу 570 сая токеныг өгсөн байна. Ингээд стратегийн хөрөнгө оруулагчид 1.7 87 сая 500 мянга. Ингээд public sale буюу одоо энэ дээдлийн 3 ангиллаар 500 сая токеныг өгнөд 10% шууд бол төгжээгүү гарна. Тэгэхээр 1 жилийн хугацаанд ингээд төгжигдээд явагдана. За энэ задаргааг бол би таблицаар явцын донд үзүүлье. За дараагийнх нь бол экосистемийн хөгжүүлэлтэнд бол 29.3 буюу тэрбум 467 сая 500 мянга. Ерөнхийдөө бол энэ 4 ангиллаар явж байна. Суур хөрөнгө оруулагч нар буюу энд бол 31% гэдэг ингээд харагдж байгаа. Экосистемд нь бол 29 бараг 30%-ыг хадгалж байна. За ингээд багт бол 20% байгаа. Энд нь бол түлхүүр хамтрагчд бол 1 жил төгсчих юм байна. 2 жилийн хугацаанд төгжинээс гарна. За зөвлгүүдэд бол 1.5% өгсөн байна. 1 жилийн төгжөлтэй 6 сарын шугам маягаар ингээд ер нь бол эднээс шугам маягаар төгжинээс гарах юм маркетингта харагдаж байгаа. Ер нь бол биднээс ярьдаг энэ ойлгомжтой маркетинг хийгээд хөрөнгө оруулагч зөвлөхүүд нь хизээ энэ токенууд төгжинээс гарах уу? Ялангуяа энэ төгжинд байгаа токенууд нь блокчейн дээр бичигдээд харагдж ирэх зүгээр байдаг. Энэ дээр яаж хийх юм мэдэхгүй байна. Энэ дээр бас төслүүд бол зарим нэг юм нууцлах юмнууд бол ил мэдээлэл тавьдгүй байгаа. Энэ дээр бас тийм харагдчихсан. За ингээд founders болон ажилчид нь 10.5% буюу 1 жилийн төгжөлтэй 2 жилийн шугам маягаар ингээд гарахаар байгаа. Ингээд энэ багт болохоор 20% буюу тэрбум токен бол хадгалагдаж байна. За дараа нь энэ үн цэнийн үүсэх буюу Эрдэнэсийн сан ч гэдэг юм уу энэ нөөцөнд бол 19.5 буюу 975 сая токен гэдэг нийт за сая 500, сая 400, сая 975 гэдэг 5 тэрбум токены хуваарлт нь энэ дээр харагдаж байгаа. За тэгэхээр энэ дээр биднээс ямар шинжилгээ хийх вэ гэхээр за энэний зах зээлийн үнэлгээнд хийдیں۔ За энэ 90 сая гэдэг энэ дээр харагдчихсан байла. За тэгээд энэ дээр ингээд бичсэн байгаа 10 саяын хөрөнгө оруулалт хийгээд эдгээр компаниуд 90 саяын үнэлгээтэй бизнестэй боллоо гэдэг ингээд бичсэн байна. За тэгэхээр биднээс энэ private sale дээр нь оролцсон хүмүүс хэдэн одоо центээр авсан байна гэдгийг гаргачих болно. 90 саяыг одоо 5 тэрбумдээ хуваана. Нийт 5 тэрбум токен байгаа. Тэгэхээр за 90 саяын үнэлгээтэй энэ үнцэнтэй энэ бизнес буюу компаниг хооронд 5 тэрбум 5 тэрбум ширхэндээ хуваая. За ингээд 5 тэрбум. Тэгэхээр нэгж токеныг энэ
private sale-ийн хүмүүсүүд 0.18 центээр авсан гэж бид үзэж байгаа. Одоо 0.26 центээр биднес private public sale дээр өгнө гэхэлэр нэг их айхтар зөрөө байхгүй харагдаж байна энэ дээр. За ингээд цаашаа явъя. За цаашаа биднес Glimmer болон Moore токны зах зээлийн үнэлгээг ярина. Үүнээс өмнө болохоор яг MFAM токны зах зээлийн үнэлгээ хиттэй байх боломжтой гэдгийг биднес тооцоолж гаргах нь зүйтэй болов. За энэ мэдээллийг ашиглан тэрэн дээр за энэ нийлүүлэлтийн хуваарлтын хэмжээ энэ дээр харагдаж байна. За зээл болон зээлгэнд болохоор 7 хоногт бол 3.5 сая MFAM токен одоо хөрөнгө бол зарцуулагдж байна. За Solar Beam Exchange дээр Moore болон MFAM pool үүсгэхэд бол 644 мянган MFAM токен зарцуулагдж байгаа. За мөн CFD модуль staking хэлбэрийн staking бол 39 сая токен зарцуулагдж байгаа. За CFD farm модуль гэхэлэр юу вэ гэдэг ингээд бүгдээр хараа энэ дээр дараад ингээд ороод ирнэ. За энэ хэд хоногт staking хийх хэд хоногоос буцааж гарах боломжтой байднус гэдэг нэг мэдээлэл байгаад байна. За энэ задаргааг бол бас нэлээд сайн анзаарахтай харах хэрэгтэй. 10 хоног энэ дээр бол төгжигдэн 10 хоногийн дараанаас 2 хоногийн дараанаас нь эргээд MFAM токен стейк хийх боломжтой. За ликвид үүсэх боломжгүй бол бидний хөрөнгийн 70% нь бол энэ ликвид үүсгэж зарцуулагдаад бидний 30% юм боломжтой бас эрсдэл харагдаж байгаа шүү. За тийм учраас энэ дээр та бүгд болгоомжтой оролцоороо. Бид цаашаа бүгдээрээ Moore болон Glimmer токны зах зээлийн үнэлгээнийхээ тайлбар руу орё. Үнэлгээг энэ биднес ингээд одоо аваад үзье. За энэ бол Moonriver байна. Moonriver л одоогоор $82-той тэнцүү. Зах зээлийн үнэлгээ нь одоо хэдтэй анх гарч ирсэн зах зээл дээр ингээд харъя. За энэ 21 оны 10 сарын 9-нд бол гарч ирсэн нэг 500 сая зах зээлийн үнэлгээтэй байсан байна. Хамгийн үнэтэй өмнө нь тэрбум 50 сая долларын зах зээлийн үнэлгээд төрж ирсэн бол одоогоор нэг 314 сая долларын зах зээлийн үнэлгээтэй болцсон явж байна. За энэ бол Moonriver Kusama экосистем дээр үүссэн анх гарч ирсэн токен байгаа. За Moonbeam-ийг харъя. Glimmer гэдэг токен байдаг. За Glimmer токен энэ байж байна. Одоо $5-той тэнцүү. За ханшуу жоохон уналттай. Ханшин бол нэг $6 байсан байна. За зах зээлийн үнэлгээг нь анх гарахтаа энэ 22 оны 1 сарын 12-нд гарч ирсэн. Тэрбум бараг $70 сая зах зээлийн үнэлгээтэй гарч ирсэн байна. Маш өндөр гэсэн. Тэгэхээр биднээс энийг яагаад яриад байгаа гэхээр MFAM токен-ийнхаа зах зээлийн үнэлгээг нь хэддээр авч тооцгүй гэдэг юм үнэлгээг харуулж байгаа. За Karura Akala эднүсүүд арай бага байгаа. Гэхдээ биднээс энийг бол арай өөрөөр тооцоо хийсэн тооцоог бол цаашдаа харуулъя. MFAM токен бол бирж дээр гарсан гэдгийг би та бүгдэд хэлсэн. За энэ хэдэн гарсан байна эндээс харж болно. 2 сарын 24-нд гарч ирсэн байна. 0.19 центээр гарч ирсэн. Одоогоор энэ сайхан бол өсөд өнөөдөр ихэд 0.4 центтэй ирсэн байна. Биднээс болохоор одоо 0.2 центээр авах гэдэг байгаа шүү дээ public sale дээр. За ингээд тооцоор байгаа шууд оръё. За энэ Excel дээр биднээс юм хөрснөгт гаргацсан байгаа. Бас тараалтын схемийг гаргацсан. Энэний одоо хувь зураг бол яг эндээс аваад хийцэн байгаа шүү. Excel дээр хийцэн. За энэ нийт токны хэмжээ 5 тэрбум байгаа. За энийг бол сая ярьсан 8% бол анхны хөрөнгө оруулагч нарт private нь 11%, 0.18 центээр энэ төр өгсөн. Энэ харагдаж байна. За одоо болохоор стратегийн хөрөнгө оруулагчдад болохоор 0.26 биднээс 0.2 цент үе биднээс өгч байгаагаар баг өгч байгаа. За одоо энэ public sale дээр зарагдсан 500 сая буюу 2 центээр өгдөг юм. За энд нэг ойлгомжгүй зүйл бол биднээс бол энэ юу байгаа. Экосистем болон эднэсийн сан буюу нөөцөнд байгаа токен бараг 50% нь байгаа. Энэ дээр 30%, энэ дээр 20% гээд 2.5 тэрбум токен зах зээл дээр хэзээ нийлүүлэгдэх гэдэг ойлгомжгүй байгаа. За бус нь бол ойлгомжтой байгаа шүү дээ. Та бүгд энэ дээр харж байна. За энэ public sale буюу биднээс энэ дээр оролцоод авахд бол хамгийн түрүүн зах зээл дээр хоёр дахь зах зээлээр гаргаад зарах боломжтой байгаа. За бусад токенууд бол за энэ байна. Нөгөө хөрөнгө оруулагч нар болон багийн токенууд бол энэ дараа нь гарна.
12 сарын дараа гарна гэсэн үг. Төгжээтэй 12 сар төгжигдэнэ. За биднээс энэ дээр юуг бол энэ нийлүүлэлтийг өдөр өдрөөр сар сараар ингээд гаргацсан байгаа. Зах зээлээр гарч байгаа шинэ зоосууд гээд 1 сард 105 сая 347,222 маягаар ингээд гарах нь байна. Эхний 12 сард бол энэ зөвхөн юунаас гарч байгаа private public sale дээр авсан хүмүүс бол зах зээл дээр гарна. Нийлүүлэлтээ ингээд нэмэгдэнэ. Нийт 12 сарын дараа буюу жилийн дараа хэд нийт тэрбум 314 сая 166 мянган токен гараад эхэлж байна. Үүний дараанаас болохоор сар тутам 207 саяар ингээд за энэ хоёр экосистем энэ хоёрыг бол би 3 жилээр ингээд уугаад тэнцүү уугаад хийсэн байгаа шүү. Шуум маягаар. За тэгээд энэ бол нийт зах зээл дээр нийлүүлж байгаа токны хэмжээ ингээд 3 жилийн дараа 5 тэрбум болно гэсэн юм хүснэгт харагдаж байгаа. За энэ дээр бол биднээсээ одоо ямар мэдэгдэж байгаа хүмүүсийн токны үнц нь харагдж байна. Хичнээн доллар босгосон нь харагдаж байгаа. За энэ дээр бол private sale буюу нөгөө 1 центээр 0.018 авсан хүмүүс байна. Стратегийн одоо энэ хөрөнгө оруулагч нь 0.026 2 центээр за энэ public sale буюу биднээс одоо энэ 2 центээр авна гэсэн үг. За тэгээд ингээд харахад бол энэ private sale буюу анхны хөрөнгө оруулагч нар бол биднээсээ авч байгаа өмнөөс 1.5 дахин хямдхан авсан байна гэж харагдаж байгаа. За ингээд цаашаа явъя. За энэ таамаг харагдаж байна. За энийг арай багасгачаа. За биднээс ингээд зах зээлийн нийт хэмжээ үнэлгээ 5 сая доллар дээр очиход ямар үнэтэй байх вэ гэдэг энэ жишг үнийг зүгээр гаргасан байгаа. За та бүгд харсан түрүүн бараг 300 сая 500 сая тэрбум долларын үнэлгээтэй зах зээлийн үнэлгээтэй тэр мөвөр мөн бимэг харсан. За энийг бол биднээс нэг зах зээлийн үнэлгээг нь 5 саяар ингээд бодоход бол 0.10 цент болж байгаа. За ингээд биднээсээ хөрөнгө оруулалт бол бараг 4 дахин нэмэгдэн 0.02 центээр авсан. Хэрвээ ийм ханштай ингээд зах зээл дээр ханш тогтох юм бол биднээс өөрийнхөө хөрөнгийг 3.8 дахин нэмгэнэ. 8 дахин за 10 саяын үнэлгээтэй зах зээл болох юм бол биднээс энэ 7.7%, 15 сая 11.5 сая, 20 саяын нийт зах зээлийн үнэлгээтэй болох юм бол 15 дахин одоо биднээс хөрөнгө өснө гэсэн. За хоёр дахь зах зээл дээр яг энэ ханш тогтохгүйгээр ингээд 0.03 юм уу 0.06-аар байвал яах вэ гэдэг юм асуудал гарч ирж байгаа. Тэгэх юм бол биднээс энэ өөрийнхөө мөнгийг хоёр дахь зах зээл дээр 10 саяын үнэлгээтэй 0.06-аар хоёр дахин өсөх боломжтой 0.10 центээр хоёр дахь төвчнээс гарч ирээд ханш 0.10 дээр тогтох юм бол биднээс өөрсдийнхөө оруулсан хөрөнгө оруулалтыг яг энэ шиг 0.10 гээд 3.4 дахин өсгөх юм боломжтой зураглаа гэж. За ингээд нийт шуум маягаар төгжөнөөс гараад ингээд 3 жилийн дараа 5 тэрбум токен зах зээл дээр ингээд нийлүүлэгдэх юм байна. За ингээд иймэрхүү мэдээлэл өглөө та бүгд тэгэд өөрсдөө сайн судлаарай. Аль юугаар нь оролцох шаардлага байна уугүй. За ингээд доотлын хэмжээ нь $500, дээдлийн хэмжээ нь $2500 энэ лөө public sale-д нь оролцох боломж байна. Тэгтээ сайн судлаарай. За одоогийн өөрийнх нь ханш нь болохоор за энэ хэдэнд нэмэгдсэн байна. Харин дээр 7 хоногоор за хэднээс өссөн байна. За 4 сарын 1-нд 0021-тэй байсан. Ингээд өнөөдөр 00 4 цент болсон байна. 1 центтэй байсан 4 центтэй болсон байна. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Түр баярлалаа.